Сайн байцгаана уу монголчуудаа. Би Эрдэнэгийн Эрдэнэтийн өчтөр хэлсэн мэдээллийг уншаад Эрдэнэгийн Эрдэнэтийн найзын хувьд би одоо зөрөгтэй алхам хийлээ гэж бодож байна. Үнэн шүү дээ. Та нар тэр 5 толгой эрдэс баялаг оюутлогоо хиний эмийг хинээс нь харамлаад та нар ингээ хориг тавиад тэрийг ажилуулаач дээ. Ганбаатараа Арцлан намын тэр уянга миний юм битгий. Та нар биднэрт ажил олж өгөөгүй. Бид нар зар мэдээ авч өөртөө ажил олж хийж байгаа. Та нар Эрдэнэгийн Эрдэнэт шиг гэр оролт амьдраад үз. Өсөөд үз. Та нар 2 хоног өсөөд үзлээ. Бид нар 40 жил өсөж шít. Бодлоог бол бидний амьдралыг ирээ шалгал та нар. Нэг бол та нар биднийг бүгднийг тэр солонгос гаргаад тэр сая гарын төрний ажил хийдэг тэр нь авиж өгчих л доо. Бид нар ядарч जैन туйлдж जैन. Та нар өсөөд үзээрэй. Та нар биднэрт ажлын байрыг хангаад өгчих. Та нарын тэр их хурал дээр идэж уудаг, авилгал авдаг. Биднэрт огт пад алга. За тийм болохоор залуучуудаа, монголчуудаа Эрдэнэгийн Эрдэнэт шиг зөрөгтэй мэдгдэл хийж ажлаас гарсан хүмүүс бүгдээрээ нэгтцгаая бүгдээрээ. Би үрд 7 хоногийн өмнө ажлаасаа халагдчихад 3 метрлал явж байна.